За өнөөдөр бол Усангийн хамгийн сүүлийн өдөр магаш өглөө бол бид нар буцна. За одоо өдөөс өндөр эхлээд дээтрүүний сонголтыг эхлээ явуулаад даа өртөөч үйл ажиллагаа тэрэгдэл урлагийн тоглолтууд нэгдэл ийм гурван үйл ажиллагаатай байгаа. За одоо хүүхдүүд ингэ цаандаа явцгааж байна. За өдөөс эхний ээлжинд цаандаа орчвол үйл ажиллагаан дээр болцъя. За ингээд сонгуулийн манд үйл ажиллагаа хийх гэж байна. Дээтрүүнээс эхлэх гэж байна. Сайн байна уу? Сайн байна уу? Яа. Асуултууд сэтгэл ийм гоё юм байгаа шүү дээ. Нинжа. Биш энэ лагатай. Оо цааш. Скафт апанас бид бэлэг болгоо юусан. Ийм фото лагатай. Арны юу дараа. Энийг хүүхдүүдтэй тарааж өгнө. За тэгээ өнөөдөр бол хамгийн чухал өдөр нөгөө дэд тэргүүний сонгуул болгох байгаа тийм. Манай босс жоохон хөдөлтэй. Яа. Тэгээд би одоо ялаач болохоо алаа зогсож байгаа гэж бодоод байгаа. Минутыг хараад 1 минут ийм үргэн дээр сууж. Манай босс чигээс авч. Би утас харлахгүй зүгээр шууд энийг харав. Ямар амар юм бэ? Яг энэ цугларсан хүүхдүүд бол Монголын хүүхдийн зөвлөлийн үн цэнтэй гишүүн бөгөөд яг одоо Монголын хүүхдийн зөвлөлийн 4-р дэд тэргүүний сонгуулийн үйл ажиллагаанд оролцох гэж байна. Уламжлалт дагуу ингээд энэхүү сонгуулийг ясан төгөлдөр явуулах сонгуулийн комиссийн гишүүдэн зарлая. Гишүүд маань нэр дуудсан тохиолдолд тайлбар гарч ирэх анхаарна уу? За эдгээр ихэнх хүмүүс маань өнөөдрийн бидний хариуцлагатай энэ сонгуулийг зохион байгуулж шударга шүүн гэдэг итгэлтэй байна. Сэтгүүл оролттой хариу заяа 2 Говьсонбор аймгаас оролцогч Наранбаатар овтой бүрэн жаргал 3 дугаар Дорнод аймгаас оролцогч Дамжин Дорж овтой жаргал 4 дугаар Сүхбаатар дүүргээс оролцогч Жаргал сайхан овтой Аз жаргал 5 дугаар Орхон аймгаас оролцогч Баярсайхан овтой Мандав Баяр 6 дугаар Чингэлтэй дүүргээс оролцогч Дагиран зогтой Алдар Дэгэр гэсэн байна. За окей, дэд тэргүүний дэвшиж байгаа 6 хүүхдийн ихтгэл маань тусцсан. Сайдаа бүх оролцогч хүүхдүүд нэг юм саналыг нөхдөөл ингээд цаасаар аваад дуусчлаа. Миний утас харин унтраад яг нэлтгэлийн холоос харин цэргийн зүд одоо тэгээд цэнгэлчээд буцаад театр руу явж байна. За одоо л хүүхдүүдтэй бас нэг юм гинтийн бэлэг бэлдсэн байгаа. Тэрийг одоо спонор хамт орж харуулъя. За өнөөдрийн энэхүү арга хэмжээ хөтөлбөр танилцуулга хэмээн нээж үг хэлнэ хэмээн бүгд найрамдах Солонгос улсын соёл спорт аялал жуулчлалын яамны харьяа КТО Улаанбаатар төлөөлөгчийн газрын тэргүүн Ким Ил Сун таныг тайлбарлаа өрж байна. 사랑합니다. 좋아합니다. 생배찬호 북대릉태 넣었습니다. 다른 다 부분들 할때 쭉. 네, 밥은 먹고 다니세요. 자, 하나도 새 새가 아무렇지가 좋아했을 때 없을 때. 저는 한국관광공사 울란바토르 지사장 김일중입니다. 자, 남아 사당사의 조실린 두려움축 카르파칭 KTO 울란바토르 소름 төлөөлөгч 김일중 гэдэг. Сайн байна хүүхдүүдээ. Сайн байна уу? За намайг би яг өнөөдөр КТО-ийн талаар товчхон мэдээлэл хүргээд намайг фэсбүүкд дэлгэцрүү анхаарлаа хандуулаарай. Тэгэхээр КТО ямар учиртай байгуулгын яагаад та бүхэн зорж ирсэн бэ гэдэг талаар товчхон мэдээлэл хүргье. За дахин сайн байна хүүхдүүдээ. Би сайн байна. За өчигдрөөс хойш нөгөө та эдтэй ижилсэг уучраа болтгоо оройн тойрогт нь орж үзтээ. Чи арай хөвгчтэй болдог. Тэгэхээр өнөөдөр нэг юм цэнхэрэг молоо зөөсөн чинь бас төстэй харагдчихин чадчихна уу?
За энэ хэсэгт манай KTO Улаанбаатар аялал жуулчлалын төвөөс маань хүүхдүүдийн дунд K-pop-тай холбоотой одоо яг бол Солонгостой холбоотой асуулт хариултын тэмцээн зохиосон. За тэгээд ялагчд нь болохоор ийм K-pop ийм хамтлагуудын цомгийг өгсөн байгаа. BTS хамтлагийн Memory цомог 2019 онд хэрэглэгдсэн. Та задлж үзэх юмсан гэж бодож байгаа ах тий. Би ч гэсэн задлж үзэх болохоор сайн мэдгүй л. За одоо манай KTO-гоос зохион байгуулж байгаа өртөөжилсөн үйл ажиллагаа маань эхлэж байна. Нийтдээ 20 өртөө байгаа. За тэгээ энэ 20 өртөөр хүүхдүүд маань 3 цагийн турш ингэж аялах нэ. За миний хариуцж авсан өртөө болохоор ерөнхийдөө ийм өөрсдөө хүүхдүүдэнд бугуувч хийж тэгээд бас нүүрэн дээр ийм зураг зурулах юм боломжтой өртөө байгаа. За сайн байна уу? За цуслангийн сүүлийн өдрийн мэндийг хүргэе. Гоё наасахан байна. Тийм. Яг сэтгэлийн авдлаас авсан чи гоё наасахан юм. За. Сэтгэл. Миний сэтгэл яг би хүүхдүүдээс түрүү асуусан. Тэргүүнээсээ. Тэгээд ямар хөө гэсэн чи айгүй адал явдалтай байна гэсэн. Тэгээд бороо орж байгаа ч гэсэн тийм айхтар орохгүй болохоор тэр бороо нэг романтик байна гэсэн. Тэгээд нар марч гэсэн тийм айхтар шарагдаад бас өөх гээд байгаа юм алга. Тийм болохоор 90 цагаагаар айгүй гоё юм гэсэн. Тэгээд яг хөө хэдий ингээм нөгөө майханд орхон чашаа. Майхандаа унтаж үзэг хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгээд тэр хүүхдүүдийн хувьд ч гэсэн ер нь бүх хүүхдүүдийн хувьд айгүй шинэлэг байна, сонирхолтой байна гэж хэлж байгаа хүүхдүүд бол айгүй бол юм байна. За баярлалаа. Яна бичлэгээ эхлэх гэсэн юм шүү дээ. За одоо ерөнхийдөө бол Шилдэг аймгийн салбар нэгдвэл манай майхан цуглалтын хаалтын үйл ажиллагаа болох ч байгаа. За тэгээд Шилдэг аймгийн зөвлөлт болон тэгээд дэд тэргүүн саяны сонгуулиар нэгтэл гарч ирсэн хүүхдтэйгээ томилоод өнгөтлээ. Манай одоо байгаа дэд тэргүүн маань тэргүүн болох гэдэг нэгтэл ийм одоо ийм хаалтын үйл ажиллагаа болно. Тэрний дараа болохоор бүгдээрээ галын надмыг тэр ихэд бол энэ өдөр бол дуусах төлөвлөгөөтэй байгаа. Одоо үйл ажиллагаанд бэлдээд тэс юм янзарч илаа ихнээсээ. За манай сүүлийн өдрийн үйл ажиллагаа маань эхэлчихээ. Энэ ийм юм шүү. Шалуу. За. Автод хэлээ. За бүгдээрэнд нь арай байна. Яа гэх үг хэлнэ гэж боддог амар сандарч ийн тэгээд үг хэлэх боломжийг сэтгэлээс боломжийг олсон юуны түрүүнд баярлалаа. Тэгээд хамтран ажилласан бүх зохион байгуулагч нартай юуны түрүүнд баярлалаа хэлмээр байна. Амар оролцогч нартай бас баярлалаа хэлмээр байна. Энэ миний хамгийн анхны удаа зохион байгуулж байгаа бэлтгэл хийж байгаа майхан чуулган хасан. Тэгээд амар сандарч ирсэн би хахас би яана гэж асууж ирсэн. Тэгээд хах зүгээрээ болно гэдгсэн. Тэгээд одоо ч гэсэн ингээд За бүгдний өдрийн мэндийг хүргэцгээе. Самбай чануу тэгээд хайд урд хавч тагарч ирсэн дуучлаарай. Тухтай байсан. За ингээд Охаймгийн янз бүрийн 2025 оны майхан чуулган маань зохион байгуулж байгаа. Би маш их баяртай байна. Тэгээд би өөрөө цуслангийн багш хийж үзсэн болохоор ингээд зохион байгуулагч маань ямар их ядарч, ямар хүч хөдөлмөрөөр гаргаж, ямар их стресстэй, ямар их зүйлээ туултыг би өөрөө ойлгож байгаа болохоор та нарт маш их баяртай гэж хэлмээр байна. 2022 онд анх Монголын хүүхдийн зөвлөлийг бэлгүүн анхан улаан залгамаа сурагчдын холбоо гэдэг томчууд биднийг санаачлаад хүүхдүүд өөрөө удирддаг хүүхдийн томчд цоо энэ цаг үедээ хөл нийлсэн өөрөөсөө авч явдаг шил хөтсөг бид нар үсгийа гэж цаашлаг гарч ирсэн. Тэгээ анх бол одоо бид нар өөрсдөө ингээд бүх юм зэпидээс ингээд хөдлөж гүүгээ зохицуулдаг байсан бол одоо ингээд тэгэхээр их цаг тэргүүтээ ингээд манай дараагийн үеийнхэн маань өвдөнгийнхэн маань ингээд бэлтгэгдээд энэ бүх ачааллыг өөртөө аваад эндээсээ бүгдөө сураад хөгжөөд ингээд та нарт бас нэг бүлэглэж харуулад та нар буцаад өөрсдөө аймаг дөрөвч яг эдгээр шиг ингээд яг энийг гардаж хийх энэ бүх энэ чадварыг энэ хөгжлийг ингээд бүгдөө эндээс олж харж мэдэрч явсан гэж бол найдаж байна. Араас нь би хүн бол одоо шалгуулалтаа хийсэн байгаа. Үүнийхээ үндсэн дээр бол нэг салбар зөвлөлийг бол одоо 2025 оны үндэсний майхан чуулганы
шилдэг салбар зөвлөрөд шалгуулсан байгаа. Өргөмжлөл сонгон харахын дүүргийн хүүхдийн зөвлөлийн хав боломж. Хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлөх, альва асуудлаар мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлтэн нэгдэх, шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох, тэдний утга учиртай оролцоог бий болгох, нийгэм эерэг нөлөөллийг бий болгох зорилготой хүүхдийн өөрөө өдөртний дээд байгууллага болох Монголын хүүхдийн зөвлөлийн 2025 оны шилдэг салбар болсон тул өргөмжлөл 500,000 төгрөгөөр шагнаж байна. Монголын хүүхдийн зөвлөл. Баярлалаа. За ингээд сонгуулийн комиссийн тогтоол номер 12 Монголын хүүхдийн зөвлөлийн 2023 оны 8 сарын үндэсний майхан цуглалтаар хилэгдсэн шинжилэн батлсан дүрмийн 4-р зүйлийн 4-ийн 7 дахь заах 4-ийн 2 дахь хэсгийг тус үндэслэн тогтоох нь Монголын хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүнийг сонгох сонгуульд нийт 251 хүүхд санал өгснөөс хүчирхүү саналын хуудас 12 өрсөлдсөн нийт дэвшигч 6-аас хамгийн их буюу 128% санал буюу 51% саналыг авсан Нагирын зоогтой алдар дэлгэр Монголын хүүхдийн зөвлөлийн 4-р үеийн дэд тэргүүний эрхийг олгосгоо. Тус тогтоолын Монголын хүүхдийн зөвлөлд уламжлалцгаа байна. Өргөмжлөлийг уншиж танилцуулъя. Хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлөх аливаа асуудал мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлтэн нэгдэх, шийдвэр гаргах үйл явцад сайн жирийн үндсэн дээр оролцох, тэдний утга учиртай оролцоос бий болгох, нийгэм эрен нөлөөллийг бий болгох зорилготой хүүхдийн өөрөө өдөртний дээд байгууллага болох Монголын хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүн болсон тул батламжийг олгоо. Тэгээд угаасаа юу санаа зовход ташаа тэргүй мach те Монголын хүүхдийн зөвлөлийн ирээд бол гэртэй ашиг байна.
За одоо ерөнхийдөө галын адмаа хийж байгаа хөтөл ундлаа. Тэгээ уусаа миний утасны маань битрэлсэн дуусч байна. Хамгийн сүүлийн нэг влог бол ингээд энэ үеийг өндөрлөж байна. Ингээд дүүдсэн та бүхэнд маш их баярлалаа. Ерөнхийдөө магаш хүлээний боловлог гэж тэгж авахгүй. Энэ хамгийн сүүлийн влог байна. Баярлалаа. Баярлалаа. Ман хантайсаа гэрэл сууж өгөх юм. За баярлалаа.